байна уу хүмүүстээ? Өнөөдрийн хичээлээрээ эцэгчүүдэд зориулсан гарын алга номноос зураасыг шугамд баримжаалан үзэг харандаа салахгүйгээр зурах хичээлийг багш та нарт орно. Хичээл эхлэхийн өмнө дараах хэрэглэлтгүүнүүдийг хамтдаа бэлтгэцгээе. Зураасын төрлүүдтэй танилцгаая. Долгион зураас, цаграг зураас, тахир зураас, нуман зураас, махир зураас, гогцоо зураас. За дэвтрийнхаа зүүн дээд булангаас хүүхдүүдэд одоо долгион зураасаа зурцгаая. Цэгийн дагуу харандаагаа салахгүйгээр зураасаа маш анхааралтай ажиглаад цэгийнхаа дагуу үргэлжлэн зураа шүү хүүхдүүд. Цэгийн дагуу жижигээс томорч ийн хүүхдүүдээ. Харандаагаа эцгээ чамдарч болохгүй шүү хүүхдүүдээ. Хөнгөн дараад. За багш нь морой бор өнгөөр будчихъя.
Одоо дараагийн зураас маань номон зураас томоос эхлээд жижиг рүү явж байна. Багш нь одоо өвсөө шар өнгөр бутээ. За дараагийн минь зураас бол одоо морь байна хөлтөд. Морь зурхын тулд сүүлнээс нь эхлээд цэгийнхаа дагуу тойруулаад их бие жих толгой шугамдаа үлдээ. Маш анхааралтай шугамынхаа цэгийнхаа дагуу зурна. За сүүлийн хэсэгт нь ингэж тусч байна. Зураас махир зураас дэвтрийн голоос эхлээд тасралтгүй үйлчлэх цэгийнхаа дагуу тойрог хэлбэртэйгээр цэг хоорондоо салхихгүйгээр зурхнэ. Тойрог хэлбэртэй багшигаа зурж байгаа юм хэлээ. Тэгээр цэг хоорондоо салхихгүйгээр зурхнэ. Тойрог хэлбэртэй багшигаа зурж байгаа ажиглаарай. За ингээ байшиндаа урсаа. За байшингаа багш нь улбар шараар бодчихъя. Дээврийн цэцгээ зурхийнхаа өмнө дундаас нь эхлээд цэгийнхаа дагуу дэлбэнүүдийн за дараагийн зураас маань ямар зураас илүү хөвгтэй дэлгоон зураас нэг хэлбэртэй хэрэг дэлгоон зураас минь явж байна. За загсаа будыг өөрсдөө хөссөн өнгөөр будаж олон загсаа. Цэгийнхаа дагуу холбон зурцгаая. Хүртлийнх нь хошгоноос эхлээд дараагийн зураас маань номон зураас маань жижигээс том жижиг том гэсэн байлтаар зургацсан юм үү? За зүйтэй. За байшингаа будцгаая. Байшингаа будцгаа жигд нэг талбайгаа будах хэрэгтэй.
тэр өнгөөр үзчихье. За дараагийн зураас маань байшингийн хэлбэртэй зураас байна. Тэмдгийн доод шугамаас эхлээд цэгийнхаа даван дээрээ хэсгийн хамгийн сүүлд дүүрсэн хайгуул зурна. Эдгтээ оролцсон бүх хүмүүстээ баярлалаа. Дараагийн хичээлээрээ эргэж уулзлаа. Түр баяртай хүмүүстээ.